Эмбүк төлөвлөж байна. Зохиолч Мигель де Сервантес. Кихот ноён. Ялгуулсан Кихот ноён салхин термтэй өнөө болтол үзэгдэж дуулдаагүй аимшигт тулаан хийж ялж дээлснийг ба бидний тааламжтайа дурсдаг бусад явдлыг өгүүлсэн 7 дугаар бүлэг. Тэгтэл тал дотор 30-40 салхин терм ярааж байхыг эл гарч ирмэгц Кихот ноён төдхөн үзээд элдэжтэй хандаж ийн өгүүлрэн. Бэд хоёр ямар их заяатай улс вэ? Санчо, чи хараач. Тэр тэнд 30-аас доошгүй мундаг том авраг амьтад харагдаж байна. Би тэдэнтэй дайтаж бүгдийг зохиж унагъя гэж бодож байна. Тэднээс олзолж авсан юмараа хоёулаа бэлхий. Энэ бол шудраг дайн юм. Муу юмны үрийг дэлхийгээс цэвэрлэнэ гэдэг бол бурхан тэнгэрт буян үйлдэж үнэнч байх гэсэн үг шүү. Хаана байна тэр мундаг амьтад чинь? Гэж Санчо асуулаа. Яагаа вэ? Тэр л байна. Том гэгчийн гартай. Зарим нь бараг 2 бээр уурт гартай юм байна. Гэж эзэн хариуллаа. Өршөөгөөрэй эзэн минь. Тэр харагдаж байгаа чинь мундаг амьтад биш, салхин терм байна шүү дээ. Гар шиг харагдаад байдаг чинь сэнсэн байна. Тэр чинь салхинд эргэж термийнхээ булыг хөдлөгдөг шүү дээ. Гэж Санчо татгалзан өгүүллээ. Адал явдал хайх дадлаггүй чинь одоо л илэрч байна. Тэр чинь мундаг амьтад байна шүү дээ. Чи хулчигаа дугаа бол хол очоо залбирч бай. Тэр завсарт би надаас илүү хүчтэнтэй ширүүн дайнд орж явчихъя. Гэж Кихот ноён өгүүллээ. Мундаг амьтадтай дайтаар орж байгаа биш. Харин яахын аргагүй салхин термтэй дайтаар орж байгааг нь сануулж буй Санчогийн дууг дуулалгүй бараг үгээ гүйцээж хэлэлгүйгээр Кихот ноён ажнаагаа давирлаа. Мундаг амьтад гэж үнэхээр итгэж бодсон учраас элдчихээ хашгирах ихч үл анхааран урдаа юу байгаагч үл ажиглан чанга дуугаар зогсцгоо зүрхэхгүй муусан мондуудаа ганцхан морьтон та нарыг довтолж байна шүү гэж хашгирав. Энэ үед салхи зөөлн сэвгнэж термийн сэн сэргэлдэхэд даллаад бай. Та нар ямар хүчрхэг барьяар шиг олон гартай биш дээ. Тэмч байлаа гэсэн би та нарыг баллах юм чин дээ. Хэмээн Кихот ноён өгүүллээ. Ингэж хэлээд Дулсиния хатантаа өдий төдий даатгал айлтгаж энэ айхтар бэрх тулдааныг эсэн минд давж гарахад тус үзүүлэхийг түүнд хандаж мөргөн гуйгаад бамбагаар халахлан морио гуйдан давхиж очоод захын термийн сэнсийг жадлан хадгалаа. Гэтэл тэр үед сүрхий ширүүн салхи болсон тул жадын термийн сэнс хугад элсэж улмаар Кихот ноёныг гогдон авч өрөвдмөр өргөөд газарт шидлээ. Үүнд туслахын тулд Санчо ээлжигнийхээ хар хурдаар давхин ойртож очоод эзэн нь чанга ойдсон учраас хөдөлж чадахгүй байхыг мэдлээ. Сахиус минь, эрхэм эзэн минь, таныг болгоомжтой хөдлөөч. Эн чин салхин терм байна гэж би хэлээгүй лүү. Толгойн салхин терм шиг болтлоо эргэжгээгүй бол ер эндүрмээргүйсэн дээ. Гэж дуу тавилаа. Дуугүй Санчо найз минь. Дайн тулааны цагт юу ч тохиолдож болдог юм. Ер нь тэгээд миний номыг өрөөтэй нь хулгаж аваад явсан Христом мэргэн л ялах замын минь хаахын тулд надтай дайралтсан мундаг амьтдыг салхин терм болгон хувирахчих шиг боллоо гэх үндэс надад байна. Тэр намайг үзий яддаг юм. Гэвч түүний хар санаа эртөрө хизээ нэг цагт миний элдийн эрэнд мохон доо хэмээлээ. Бурхан л мэднэ дээ. Гэж Санчо хэллээ. Чингээд Кихот ноёныг өргөж босгоод арай чараа амьд үлдсэн ажнаад нь мордууллаа. Кихот ноён янз бүрийн адал явдлыг алгасдаггүй бөгөөд өөрийн хэлж байгаагаар тийм адал явдал хөл ихтэй газарт тохиолдож болох тул саяын болсон явдлыг ярилцсаар Лаписийн хавцал тийш очдог замаар явлаа. Гагцгүй жадгүй болсондоо элдэжтэй зовлонгоо дурдж Варгас Диего ноён гэдэг нэртэй Испаний нэг морьтон дайнд сэлэмгүй болчхоод
Царсан модноос том мөчир хугалж аваад тэр өдрөө олон тооны маавар хүнийг цохиж алснаас хойш царсч гэдэг хоч авч өөрөө ба удам судар нь Варгасын царсчийнхан гэж нэрлэгдсэн юм гэнлээ. Замд хамгийн түрүүнд тохиолдох царснаас Диего тиймэрхүү мөчир авсан байх ёстой гэж таамаглаж байгаагаараа мөчир хуглан авч түүгээрээ ихээхэн авья байгуулахад минь хоошид олныг гайхуулан дуурсах тэр сайн үйлсийг нүдэрээ харж чихээрээ дуулах хөв чамд ноогдох учир чи зол заяанда баярлна. Эмийн тулд би энэ бүгдийг ярьж байгаа юм шүү хэмээн өгүүллээ. Бурхан л мэднэ. Эрхэм таны ярьж байгаа бүхнийг би үнэмшиж байна. Харин та төвшин суу. Тэгэхгүй бол хажуу тийшээ хазаасаар байгаад унчих нь байна. Аргагүй. Та түрүүн оожихдоо бэртснээс болж байгаа биз? Гэлээ. Чиний хэлсэн үнэн. Гэвч өлөн гэдсээ цуулж байвч. Ер нь яаж шаргацсан ч хэрмэл мортон ир ёо гэх ёсгүй юм. Тэгээд би ёолохгүй байгаа юм гэж хэллээ. Тэгвэл хэлэх үг алга. Тэр ёс чинь элдчэд хамаардгүй л бол би шаал ялихгүй юмд ёр амтан гар хөрөнгөт л ёолоод эхлэх хүндээ гэлээ. Элдчигээ шалдэр байна гэж ч инээсэнгүй бөгөөд дараа нь мордны дүрмд тэр тухайд урдсан зүйл байхгүй тул хэрэгтэй хэрэггүй алив цагт хичнээн ч хамаагүй ёолж болно гэж хэлж өглөө. Санчо юм идэ гэж Кихот ноёнд айлтгав. Өөрөө одоогоор дурамжхан байна гэд дуртай цагтаа юм идэж болохыг Санчод зөвшөөрөв. Санчо зөвшөөрөл аваад суудлаа залсан сууж богцомдоо яваа аягны хийцийг гарган идэж гарлаа. Боривтой юмнасаа үе шоржгонтол сорон эзнийхээ араас сажлуулж явсан ба аюултай боловч адал явдлыг хайж явах нь алжаалт алба биш асар сайхан цэнгэл мэт санагдаж байлаа. Тэр шөнөө модны ёроолд сууж хонлоо. Кихот ноён модноос мөчир хугалж аваад үзүүрт нь зэв хийсэн учир жадрахгүй янзтай юм болов. Мортон хүмүүс ой мод хээр талд онохдоо амраг хатна мөрөөдөн бодож нойргүй хондог гэж номд гардгийг олж мэдсэн тул Кихот ноён яг дуурайж шөнийн турш Дульсиня хатнаа сангалзан нүд цавчилгүй хонжээ. Пансын Санчо эдрэний шүүс цэрээтлээ уусан учраас нар дээр хөөрч нүрийн шарж үе олон жигүүртэн мандаж байгаа өдөрт баярлан цэнгэлтэйе шулганалдаж байхад Кихот ноёныг сэрээтэл ухаангүй ундсан тул тэр шүнийг огт өөр байдалтай өнгөрөөлөө. Сүүлд нь Санчо босож боривтой юмнасаа залиглаад борив нь өчигдрийнхөөсөө багвалж шалж ийснийг мэдэв. Мөд уух юмтай залгах бололцоо олдох хэсэг нь үл мэдэгдэх нь илэрхий байгаа тул тун их гутрав. Кихот ноён дээр дурдсан ёсоор сайхан мөрөөдлөөр сэтгэлээ тижээсэн учраас өглөөний хоол идэх хүслэнгүй байлаа. Хоёулаа мордож замд гараад явж байтал үтийн хэрд Лаписийн хавцал харагдав. Кихот ноён хавцлыг хараад "За Санчо минь, бэд адал явдалд шумбан гэгч болох нь дээ. Гэвч урдчлан сануулах зүйл байна. Надад ямар ч аюул тохиолдсон чи мэс барих ёсгүй. Харин доод тэргэмтэй хүмүүс над руу дайрвал чи оролцох учиртай шүү. Харин мордон хүмүүс дайралдвал чи мамблуулаагүй болохоор бидний тулдаанд оролцох хэрэг чамд огт байхгүй. Мордны ёс хууль ийм байна" хэмээн өгүүлэхэд Санчо "Эзэн минь, энэ талаар зовох хэрэг юм. Би таны зарилгийг дагнаа. Бас тэгээд би ном авиртай болохоор зодоонд оролцох тулдаан дэгдэх ажлаас холол явахыг хичээнэ. Харин надад халдвал мордны ёс хууль чинь надад бадаггүй. Ер нь амиа хамгаалахыг хориглосон хууль Бурхны ёсонд ч байхгүй, хүн төрлөختний ёсонд ч байхгүй" гэлээ. "Би түүнийг бүрэн зөвшөөрнө. Харин над руу мордон хүмүүс тайрах цагт л чи бие сэтгэлээ барих хэрэгтэй" гэж Кихот ноён өгүүллээ. "Заавал барина. Таны энэ тушаалыг би хэшиг өдрийн амралт мэт ариун чанд биелүүлнэ." Тэнхүү ярьж явтал тэмээ унсан тэмээч гэжтэй чухам үннийг өгүүлвээс тэмээ шиг том луус унсан Бенедикт нутгийн хоёр лам урд нь харагдав.
Тэр хоёр лам замд зүүдэг нүдний шил зүүснээс гадна нарны хаалт барьсан байлаа. Хоёр зарцсан луус тун явган алхаж араас нь 4-5 морьтой хүн бараа болсон жууц тэрэг дагаж явлаа. Тэр жууцанд Бискайнаас яваа нэгэн хадагтай сууж яваа нь дараа мэдэгдсэн бөгөөд энэ хадагтай Америкт явхаар Севилд байгаа нөхөр дээрээ очиж тэнд асар том албан тушаалд орох гэж яваагаас гадна тэр лам нартай зам нээсэн төдий болохоос биш хүргэж гаргаж яваа босажээ. Кехот ноён тэднийг үзмэгцээ элдэжтэй ийн өгүүлрүүн. Би энэ дүрээг бол сэтгэлд багтамгүй хачин адал явдал бидэнд тохиолдох нь те. Тэртээ харагдж байгаа аимшигтай 4 хар дүрс бол шидтэн бөгөөд нэгэн гүнжийг босгож аваад жууцанд суулгаж яваа юм шиг байна. Эм дэдний тэр өөдгүү санааг нам дарах хэрэгтэй болох нь дээ. Сайлхин дээрмдэр болдог шиг юм болох үү дээ. Байцнаараа эзэн минь. Эн чинь Бенедикт нутгийн лам нар бөгөөд жууцтай нь ямар нэгэн аянчин яваа байхаа. Нэрээ шүү өршөөлт эзэн минь. Миний үгэнд орж сайтар болгоо мó. Тэгэхгүй бол таныг минь бас нэг зайлт итгэхэд дөнгөчих вэ дээ. Гэж Санчо санууллаа. Санчо минь адал явдлыг огт ойлгохгүй байгааг чинь би чамд аль хэдийн хэлсэн шүү дээ. Би маш зөв таньж байна. Чи одоохон эдхэн хэмээн мэтэглээ. Ингээд урагш төрүүлэн зам голлон зогсоод лам нарыг дуу хүрэм ойрхон ирэхэд чанга дуугаар өгүүлрүүн. Солио туссан мангасуудаа хүч төрж жууцандаа авч яваа наад ариун гүнжүүдээ нэн даруй суллан тавь. Тэгэхгүй бол үйлдсэн хэлэнцтэй тохирох шийтгэл авч амиа өгөхөд бэлдэцгээ. Лам нар жолоогоо татаж Кехот ноёны төрөх байдал хэлсэн үгнээс айсгээж язгууртан эзэн минь бид чинь солио туссан мангасууд биш ээ. Бид бол Бенедикт нутгийн замаараа яваа лам нар байна. Харин энэ жууцанд босгуул гүнж яваа эсхийг бид мэдэхгүй гэж хариуллаа. Та нар зусар үгээр бүү бэлдуучил. Би сайн мэдж байна. Та нар бол этгэл эвдсэн бузар амьтад хэмээн өгүүллээ. Хариу хэлхийг хүлээлгүйгээр ажнаагаа давирч жадаа зангаж уурн бадран нэг лам руу эрлэхэг байдлаар угсхийхт нь тэр лам завдаж бун хараагаагүй бол хар хүчээрээ жадалж даамаа шархтуулах буюу алчих байсан ч байж юуны магад. Нөгөө нэг лам нь найзынхаа баларч байгааг хараад луусаа давчин салхин адил зүгтэн одов. Тэр үед Пансын Санчо эгшин зуурт бун хараач газар дунсан хүн рүү гүн очиж ховцсыг тайчиж гарлаа. Тэр дорн хоёр зарцны гүүж ирээд яагахж түүний ховцсыг тайлж явааг асуулаа. Өөрийн эзэн Кехот ноён уг тулдаанд ялсан учраас олзны зүйлийг өөрөө авах ёстой гэж Санчо хариуллаа. Зарцнараа тоглоомын яриа ойлгодгүйгээс гадна тулалдаан олзны зүйл гэдгийг огтхон ч ойлгохгүй байлаа. Кехот ноён жууцны хажууд очиж жуулчин эмэгтэйтэй үг солилцох завшааныг ашиглаж зарцнаар Санчог дайран унгаж ухаа мэдрэлгүй болтол нь өшөгдсөн тул тэр нь гулдайн хоцров. Айн мэгдэж яарч твдсэн царайн зэвхээрсэн лам тэрхүү үнд цагийг ашиглаж луусандаа мордоод бүх бодлааныг алсаас харж өөрийн хүлээж байгаа нөгөө лам руугаа давхин очиж дараа нь хоёулаа нөгөөдүүлийнхээ салахыг эсхүлэн цаашлан одож хичээнгүйлэн намжилсаар чөтгөрт хөөгдсөн мэт зугтлаа. Тэр хооронд Кехот ноён жууцанд суугаа хадагтайтай яриад илгэж эзэгтэй минь дээдэс та одоо санааныхаа зоргоор дуртай зүгтээ явж болно. Өөрөөр хэлбэл таныг авч явсан этгээдүүдийг миний бие эрлэх гараараа номогтхон дарж өглөө. Харин таныг аюулаас мулталж байгаа миний нэрийг мэдэхгүйдээ зовох явдалгүй шүү. Би танд хэлж өгье. Би бол Ламанч нутгийн Кехот ноён гэгч бөгөөд адал явдал хайж явдаг морьтон хүн. Бас тэгээд Тобос нутгийн Дульсиня гэгч үдсэглэн гоо хүүхэнд таалагдсан сэтгэлийн булаасан ирдэ. Ингэхлээр танд үзүүлсэн энэ тусламжийн минь шанд нэг зүйлийг гуй. Та Тобос нутагт байгаа миний хатан дээр очиод би ямар сүрхий гавья байгуулж таныг авран сулсныг миний өмнөөс нэгднэггүй түнд минь хэлж ял хэмээлээ.
Энэ үгээ хэлж дуусмагцсан хадагтай бараа болгочийн нэг болох Бескай ястан хүн Кехот ноён жуузыг явуулахгүй зогсоож улмаар тобоос тийш буцаан элгээх шаардлага тавьж байгааг хараад ойртон ирж жаднаас нь шүүрэн авч Бескай үндэсний гаж ивгүй аялгуугаар ийн өгүүлрүүн. Язгууртангуй эндээс тонл эртхэн зайл би андгаалan хэлье. Жууз зогсоогоод байвал ална шүү. Би Бескай хүн шүү. Кехот ноён түүний хэлснийг сайтар ойлгоод чи өөр юм уу боол биш язгууртан байсансан бол ийм бурангүй танхаа авирлж байгаад чин таарах шийтгэл өгөгсөн дөө хэмээн хэнэггүй өгүүлэв. Бескай хүн хариуд нь би язгууртан биш юм уу? Би бурхныг барьж андгаална. Чи Христос мөргөлтөн учраас худал хэллээ. Алив наад жада хай сэлмэ ав хэн дийлэх нь үзэлцээ. Бескай хүн гэдэг чинь хаач баатар. Хуурай газар ч далай тэнгист ч ялгаа байхгүй. Гайгүй чи үнийг мэдж авна гэлээ. За гайгүй учир нь олдно гэж Кехот ноён хэллээ. Жада газарт шидэж сэлмээ суглаад бамбаагаараа халахлан Бескай хүнийг алхахаар шийдэж тэр дороо угсгийлээ. Бескай хүн хэрэг биш болж байгааг мэдээд зайлахыг завдсан боловч унжава хөлсний муу луус нь хөдөлж өгсөнгүү тул сэлмээ суглахаас өөр юм хийж эсамжив. Заяа дайрахад жуузныхаа чанга хажууд байсан юм. Үүнийг завшаан болгож жуузны зөөлөвчийг шүүрэн авч бамбай төлөөлүүлэн халахлаа. Дэрэгдэх хүмүүс тэр хоёрыг эвлүүлэхийг хичээнгүүлэн оролдсон боловч Бескай хүн хэрв үзэлцүүлэхгүй бол саад хийсэн хүмүүсийг эзэгтэйтэйгээ ална гэж гаж аялгуугаараа хашгирлаа. Жууз дотроо айн гайхан сууга хадагтай тэднээс зайл гэж жолоочтой хэлээд тэр ширүүн тулдааныг алсаас харж байлаа. Кехот ноёны шийдэмгий байдлаар дайран орох нь түүний ууралсныг ээлдэг гэрчилсэн болохоор Бескай хүн бие хамгаалахаас өөр аргагүй боллоо. Тэгээд зөөлөвчийг элгэндээ барин хөдөлж чадахгүй зогсож байв. Өөрөөр хэлбээс эцэж ядарсан бөгөөд иймэрхүү тэнэг явдалд дасаагүй луус нь хөдөлж чадахгүй байх тул цаашчгүй наашчгүй болсон ажээ. Нэгүгээр хэлэхэд дээр өгүүлсэн ёсоор Кехот ноён сэлмээ ихэд далайн шалмаг Бескай хүнийг тас завчхаар дайран ороход цаадхан зөөлөвчөөр бие хамгаалan байж мөн сэлмээ дээш өргөн далайхад айн ширтэж байгаа хүмүүс зүрхээ даран юу болохыг харж бэйбэйтэйгээ өрсөлдөн сүртэй гэгчээр дээшээ үлээлцэж байгаа хоёр сэлэм хэзээ доошоо буухыг хүлээж байлаа. Энэ үед жуузанд сууга хадагтай шивгчин нартайгаа хамтран тэнгэр хурамстад залбирч хамаг сахиусанд өргөл болгож Испанийн дадсан бүрт барилга барина гэж буян амлаж тохиолдож байгаа их аюулаас Бескай хүнийг өөрсдийнх нь хамт амар мэнд ангижруулж өгөхийг гуйн мөргөж байлаа. Ааглуу зантай Бескай хүн өртөж цавчлаа. Асар бухимдаж маш чанга цавчих гээд сэлмээ гар дотроо эргүүлчгээгүйсэн бол ганц энэ цавчлалт уг ширүүн тулдааныг дуусгаж мань мортонд тохиолдох адал явдлыг өвгөр эцэс болгох байлаа. Гэвч хоошид нилээд чухал явдалтай тохиолдох тавилан бүхий Кехот ноёныг тэтгсэн өндөр их заяа нь дайсны сэлмийг гар дотор нь эргүүлж өгсөний ачаар зүүн мөрний тус газар буусан боловч гойдын бэртэл учруулаагүй бөгөөд зөвхөн зүүн ташаанд нь байсан зэр зэвсэг ба дуулга малгааны зүүн хажуу зүүн чихийг сэт зөглөө. Зэр зэвсэг нь хан янхийн газар тунж мань мордны сүрж явхаа гутааж тун өрөвдмөр болголоо. Бурхан аварч өршөө. Өөрийн яасныг хараад мань мордны уур хилэн хичнээн бадарсныг дүрсэлж болох үг олоод хэлжгэж чадах хүн энэ хорвоод бий болов тамин. Үгүй ер нь шуудхан л ярьчихсан нь дээр үз. Тэгээд Кехот ноён дахин дөрөөн дээрээ босож сэлмээ хар тэнхээгээр хоёр гард нь далайж Бескай хүнийг хүч мэдэн буулгаж толгой зөөлөвч хоёрын дамнуулан хүч мэдэн буулгахад хэдийгээр сайтар хамгаалсан боловч Бескай хүний дээрээс уул нурчих шиг болсон аж ахуй. Хамар ам чихнээс нь цус садарч бөгтрөн унах зууртаа
луусныхаа хүзүүнээс тэрч төр тогтов. Гэтэл энэ үед хөлн дөрөөнөөсөө мулдарч гарын сарвайсан ба хүчтэй цохилтоос цочсон луус нь бухан тонгорсоор урагш дүүлж дээрх хүнээ эгшин зуурт хаялаа. Кехот ноён тэр байдлыг маш хэнэггүй царайлан харж байлаа. Бескай хүний газар тунахад мориноосоо буун харайж агшин зуурт дэрэгдэн очиод сэлмийнхээ үзүүрээр нүдрүүн занган бууж өгөхгүй бол толгойг нь авна хэмээн занлаа. Бескай хүний ухаан орон гарan байсан учраас юу ч дугарч чадсангүй. Үнэн дээр жууз дотроос уг явдлыг харж сандран мэгдэж байсан эмэгтэйчүүд мань мордон дээр ирж зарцын намыг өршөөж асар их тус ивэл үзүүлэхийг мөргөн сүгдэн байж гуугаагүй бол ухаан алдатлаа уурлаж бухимдсан Кехот ноён түүнийг өршөөхгүй байсан биз. Кехот ноён маш ихэмсэг ярвгар байдлаар тэдэнд "Үдсэглэн дэзэгтэй нар минь, мэдээжийн хэрэг би та бүхний хүсэлтийг нэн дуртаяа биелүүлнэ. Тэгэхдээ нэг яриа болцолтойгоор өршөөнө. Энэ мордон Тобос гэдэг газар хурч миний хосгүй хатан Дульсиния дээр очиж учир байдлаа ярьж өршөөл гуйна гэж амлах ёстой. Өршөөх хэсгийг энэ өөрөө л мэдэг" хэмээн хариу өглөө. Айж балмагдсан авхай нар уг шаардлагын учрыг олох байтугай Дульсиния гэдэг нь чухам ямар хүүхэн байгааг ч мэдлэгүүгээр тушаасны нь заавал биелүүлнэ гэд амлажглаа. "Сайн байна. Би та нарын хэлж байгааг идэхий. Энэ хүний шийтгэл багдсан боловч би үүнд одоо халтгаа болъё" хэмээн Кехот ноён өгүүлсэн бүлгээ.